За шинэ хичээлийнхаа эхэнд гэрийнхаа даалгаврыг ярилцъя. Гэрийн даалгаварт анги гэдэг үгийг ерөнхийдөө хамаатуулах нөхцөлтэй тийм ялгалаар ялгалж ирэх даалгавар байгаа. Ангийн ха гэдгийг ингэж бичнэ. Ангидаа гэдгийг анги дуу баан гэж бичиж болно. Бас энэ дуу баа юм уу дур ян гэсэн тохиолшихын тийм ялгал ерөнхийдөө хамаатуулах даалгаврыг нийлүүлээд бичдэг дагаан дэгэн гэдэг хэлбэрээр нь бичиж болно. Анги дагаан гэж бичиж болно. Анги бэн ягаад гэвэл энэ ихшгээр төгсөн учраас энд бол бэн залах ёстой. Хэрв гийгүүлэгчээр төгсөн байвал ян залах ёстой. Анга гэдгийг анги бэн гэж бичнэ. Бас анги юугаан гэж бичиж болно. Энэ бол заахын тийм ялгал ерөнхийдөө хамаатуулахын нөхцөлийг нийлүүлж бичдэг хэлбэр байгаа юм. За ангиаса анги аач бан. Түүнийг бас нийлүүл энэ аач бан гэдгийг нийлүүлээд ацхан гэж бичиж болно. Ингэвэл ингэж бичнэ. Ацхан. За ангара анги бар ян. Ангара гэдгийг анги бар ян. Ангара. Ангитайгаа гэдгийг анги тайван гэж бичиж болно. Анги лугаван гэж бичиж болно. Бас энэ хэлбэрүүдийг энэ хамтрахын тийм ялгал ерөнхийдөө хамаатуулахын хэлбэрийг нийлүүлж бичдэг энэ тайган гэдэг хэлбэрийг бол бичиж болно. Эмгүнд бол тигэм байх ёстой. Анги тайган гэж бас бичиж болно. За гэрийн даалгавар бол та нар зөв хийсэн бах. Гэвч самбарт бичсэнтэй сайн тулгаж харж яв. За өнөөдрийн хичээлдэр бол бид өмнөх хичээлээр зааж байсан дүрсээр ялгаж бичих үгс, ойролцоо бичлэгтэй үгс, ижил бичлэгтэй үгсийг бол суулан тайлбарлаж байна. Ер нь ингэж энэ хичээлээр суулан тайлбарлаж байгаа энэ үгсийг нямбай бичиж тэмдэглэж яваа тайлбарлаж бичиж авбал зөв бичих дүрмийн бас жижиг лавлах тол бичихтэй болно гэдэгт найдаж байна. За ороо. Ороо мөрний ороо га гэж бичнэ. Энэ бол ороо. Ороо мөрний ороо. За энэ бол ороо гэж уншиж болно. Эсвэл урэ гэж уншиж болно. За саяын бичсэн тэр ороо урэ гэж ижил бичлэгтэй гэж хэллээ. Ер нь бол Монгол бичиг шин сурч байгаа хүмүүсүүд ийм ижил бичлэгтэй үгс олон байна гэж заримдаа хэлдэг. Гэвч ерөөсөө ач хэлэнд бол тэр манай ертөнцийн цагийн монгол хэлэнд кирилл үсгээр бичсэн жишээлх юм бол шар гэхэд бол өнгөний шарч байж болно, үхрийн шарч байж болно, өвчний шарч байж болно. Тэгэхээр зэрэг бол ер нь хэл гэдэг чинь бол ганц үгээр ярих биш, хүн бол өгүүлбэрээр ярьдаг учраас тэр л орчмын хойных өмнөх үгээсээ, өгүүлбэрээсээ тухайн үгийн бол урай байна уу, ороо байна уу гэдэг нь бол дуудагдах учраас энд бол ач хэлэнд бол тийм зүйл байдаг. Энд бол бодлих төөрөх явдал байдаггүй. Салангад үгийг авч ярьж байгаа учраас л заримдаа бол тийм мэтийн сэтгэл төрдөг юм аа. За цаашин дээр ороо гэдэг үгийн үндэс урай гэдэг энэ үгээ үйл үг болгоод бичиж. Ороох гэвэл ори яху. Ороох боох гэдгийг ингэж бичнэ. Урайлах гэвэл ури я лаху гэж бичнэ. Урайлах. Энэ нь бол ороох гэдэг үйл үг байна. Энэ бол урайлах. Урайлах гэдэг урайлах. Урай гэдэг үгэн дээрээ нэр үгийг үйл үг болгодог ла гэдэг дагавраа залгаа тэгээд ху урайлах. За тэгэхээр үүнээсээ цааш нь энэ хоёр үйл үгээ ахад нэр үг болгоё. Ороолго, урайлга гэдэг хоёр үг бичье. Тэгвэл ингэж бичнэ. Ороо гэдэг үйл үгийн үндс нь энэ заалтуураас дэше ороо. Үйл үгийг нэр үг болгодог илга юм уу илгээ гэдэг дагавар байдаг. Мэдлэг, сур, сурлаг, бодлого гэж. Илга, эр үг нь бол илга, эм үг нь бол илгээ гэдэг. Тэгэхээр ороо гэдэг дээр энэ илгаар залгаад ороолго. За энэ ихнийх нь бол ороолго. За урэ гэдэг нэр үгээ үйл үг болохоор урайл.
урайлах гэдэг үйл үгийн үндэс бол энэ байна. Урайлаа. Урайл. Урайл гэдэг үйл үгийн үндсэн дээр үүлийг нэр болгодог га гэдэг дагуур залхаар урайлга. Урайлга. Тэгэхээр зэрэг энэ Монгол бичигт бол ямар үгийн үндсэнд ямар дагуур залгаж ийн үү тэр дагуур үгийн үндсийн хэв бол өөрчлөгддөггүй. Ер нь зөв бичиж сурахтаа бол тэр ямар үгийн үндсэнд ямар дагуур залгаж байгаа вэ гэдгийг сайн бодож бичих ёстой юм. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг хэрв энд л аагүй бичих бол энд ороолго гэдэг үг болчихно. Энд а нэмээд бичих бол урайлга гэдэг үг болно. Тэгэхээр зэрэг энэ чинь үйл үгийн үндс нь энэний үндс бол ороо. Энэний үйл үгийн үндс нь бол урайл. Тэгээд нэгэн дээр нь бол үүлээс нэр болгодог илга, нэгэн дээр нь үүлээс нэр болгодог га гэдэг дагуур залгаж байгаа хэрэг. Урлаг гэдэг үгэнд бас заримдаа одоо энд бичсэн байдлыг харахад бол урлаг гэдэг үг бол алдаад биччихсэн. Өөрийн лага гэж биччихсэн байдаг. Тэр чинь бол үйл үгийн үндс нь бол урих гэдэг үйл үгийн үндс. Түүн дээр энэ ороолго гэдэг залгадаг энэ илгааг л залгаж байгаа хэрэг. Тэгэхээр урилга байх ёстой. За энд хоёр янзын ойролцоо бичлэгтэй үгийг өглөө. За эхнийх нь унаага, унаг. Унаг дагны унаг. Үүний унаг. За энэ унуга. Унуга. Энэ бол унаа малын унаа. Унаа хөсгийн унаа. Ингэж үчин. За энэ олом. Гатлаг. Голын олом. Усны олом. Гаталж болох газрыг бол олом гэж хэлдэг. За энэ бол улам бүр гэдгийн улам байна. За самбарт бичсэнийг өөрсдөө тэмдэглэж авсантай нэг тулгаад хараад ав. За бид үгсээ цааш нь тайлбарлая. За энд ой гэдэг хоёр үйл үгийн үндэс өгсөн байна. За бас андуурч болох бичлэг ойролцоо. Оёх гэдгийн үндсийг оюу өгнө. Оёх гэхлээр зэрэг үйл үг бол оюу хуу гэж үчнэ. Уй гэж бичвэл ингэж бичнэ. Үйл үгийн үндсэн захир тушаасан хэлбэр ой гэвэл ингэж бичнэ. Оёх гэвэл уя хуу. Оёх гэвэл оюу хуу. За тэгэл энэ оёх гэдэг үгийн үйл үгийн үндэс нь оюул болов. Үүнээс үүссэн бүх үгнүүд үүсгэнд үгнүүд бол энэ үндэс бол оюул байна. Жишээлх юм бол оёдл гэвэл оюу дал гэж үчнэ. Оёдл гэдгийг. Түрүүн ч бас хэлжсэн монгол үгчт бол үгийн үндсийг бол сайн мэдлэх хэрэгтэй. Үгийн үндэс бол ховрохгүй. Үгийн үндэсний араас залгаж орж байгаа дагуур нөхцлүүдийн хэлбэрт бол ховирдгүй. Үг зүүн зарчмыг хатуу баримталсан ийм зөв бичгийн дүрмтэй гэдгийг бол ямагт санаж анхаарч явах хэрэгтэй. За энд бол бас бичлэг ойролцоо хоёр үг байна. Энэ нь ундрах. Ундрах. Ундрах, ориглох, булаг ундрах гэх мэт. Энэ бол унтарах. Унтрах. Бүхөх. Унтрах. За энэ хоёр янзын уул байна. За энэ уулыг бол та бүхэн мэдж байгаа. Агуулаа гэж уул нурууны уулыг ингэж бичдэг гэж. Энэ бол давхар гэдстэй уул гэж ингэж бичдэг. Энэ бол уул хэрэг, уул юм гэдгийн уул. Үгийн гэсэн утгаар хэрэглэдэг. Уул гэсэн үгийг бол ингэж бичнэ.
За энд бичлэг ойролцоо хоёр үг байна. Уран, урин. Уран, урин. О, эр, а, ин, уран. Уран сайхан. Уран цэцэн гэдгийн уран. Энд бол урин. Энэ урин гэдэг бол ортон цагийн монгол хэлнүүд урин дулаан гэдгийн урин. Урхан гэдгийн урин. За энд бас нэг зүйлийг сайн анхаар тогтоож авахд хуучин ном судар уншвал урин тачаангүй. Урин килэн гэж олонтой бичигдсэн байна. Уур гэдгийг эртний монгол ялангуяа модон барын ном сударт бол уурлах уурыг урин гэж бичдэг. Урин тачаангүй гэвэл уур тачаангүй гэсэн шиг утгатай үг болно. За хожимхон үеийн бичээсийг бол уурлах уурын уурыг бол агуур гэж бичдэг. Тэгэхээр бас ийм бичээс тохиолдвол тэр хам сэдвээс нь үзээд энэ бол уур гэсэн уурлахын уурыг бас урин гэж бичдэг шүү гэдгийг бол ном судар уншихтаа байнга анхаарч байгаарай. За энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд уран гэдэг үгийн үндэс. Ур гэдэг үгийн үндэс нь уура байна. Тэгэхээр зэрэг урлаг гэж бичвэл уура лиг гэж бичнэ. Баялаг гэхэд яаж бичдэг вүлээ? Үүний нэгдүгээр хичээлийн гэрийн даалгаварт бол бичиж байсан. Баялаг мөн гэж бичиж байсан. Тэгэхээр бая лиг. Тэгэхээр уура түүн дээр лиг гэдгийг залгана. Тэгэхээр эрийн ард бол энэ аа бол гээгдэхгүй. Үгийн үндсэнд байдаг их шиг бол гээгдэхгүй гэж. Заримдаа одоо гадна энэ бичсэн зүйлсээр урлаг гэдгийг бас алдаад бичсэн харагддаг. Тэгэхээр уура тэр уран гэдэг үйл үгийн үндсэнд үгийнхаа үндсэнд бол аа гişгтэй гэдгийг бол санаж явах хэрэгтэй. Тэгэхээр үгийн үндсийг бол сайн нүдлэхийн учрал тэнд байгаа юм. За энд бол 3 ойролцоо бичлэг дуудлагатай үг байна. За энэ у гидс дороо шүттэй бол д тэгээд ха удха удха утга учир утга санаа гэдгийг бол ингэж үчдэг у д ха утха. За энэ бол ута у туга ута манны ута. За бас үүнтэй яг ижил бичлэгтэй өөр дуудлагатай отго жинсний отгыг бол яг ингэж бичнэ шүү. Отго гэдгийг бол яг бас ийм бичлэгтэй. Энэ нь оогоор дууддаг учраас энэ ута. Энэ бол удаа. Энэ ута. Энэ нь бол удаа дараа гэдгийн удаа. Удаага. За үнэр гэдгийг ингэж бичнэ. Үнүр. Үнэр. Үнэр танаар. Үнэр. Өнөр. Өнөр олуула гэдгийн өнөр. Үнэр өнөр. Үнэсү. Үнс. Үнэс. Үнс хогны үнс. Наргалын үнс. Модны үнс гэвэл үнэсү. Үнүс гэж бичвэл үнсэх гэдэг үйл үгийн үндэс. Хүүгээ үнс гэвэл ингэж бичнэ. Үнэс. Энд бол хог үнсний үнэс. Тэгэхээр энд бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ер нь монгол бичиг бол үгийнхаа гарлыг хадгалсан байдаг гэж та бүхэнд дөрөв бас тайлбарлаж хэлж байсан. Үнэр гэдэг үгийн үндэс үнүү байна. Үнс гэдэг үгийн үндэс нь бас үнүү байна. Энэ адилхан үнүү, үнүү. Тэгэхээр монгол хэлний үнсэх гэдэг үг бол энэ үнэрлэх гэдэг үгээсээ гаралтай гэдэг. Үнэхээр адилхан энэ үгийн язгуур нь үнүү, үнүү. Ер нь эртний монгол хүмүүс бол үнсэхдээ бол үнэрлж үнсдэг, шүлэстэж үнсдэггүй байсан гэдэг. Тэгэхээр энэ үнэр үнсэх гэдэг хоёр үг бол нэг гаралтай, нэг язгууртай үг юм. За энд хоёр ойролцоо андуурч бол хоёр үг байна. Үние. Энэ нь бол үнэгэ. Яг үгчил дуудвал энэ нь үнэ өхрийн үнэ. Энэ нь үнэг чанны үнэг. Үнэ гэдгийг ингээд үнэгэ гэж бичихвэл үнэг болчихно. Тийм учраас ийм ойролцоо ортон цагийн монгол хэлэнд бас дуудлага нь бол андуурч болохоор бичлэг өөр юм үгсийг бол сайн анхаарч нүдэлж явах хэрэгтэй. Үние. Үнэ өхрийн үнэ. Үнэгэ үнэг. Үнэг чанын үнэг. За энэ хоёр янзын эндих байна. Н, э, энд.
энд тэнд гэдгийг энд тэгээд хи энд байгаа юм гэсэн утгатай эндхийн цагаагаар сайхан байна. Эндхийн сонин онц юм үгүй гэх мэтлэнгээ эндих. Энэ нь бол эндехүү. Энэ бол эндэж осолдохын эндих. Энэ бол эндэх, осолдох, ташаарах. Эндэгдэл гэдэг үйл үгийн үндэс. Эндих. Энэ бол эндих. Энд байгаа гэсэн хоёр үг. Энд байгаа. Эндих, тэндих гэдгийн эндих. Энэ бол эндих, осолдохын эндих. За энэ бас хоёр ойролцоо андуурж бол хоёр үг байна. Эвдэх. Эвдэхүү. Эвдэж буснуулахын эвдэх. Эвдэх. Энэ нь эвдэхүү. Өвдөх гэдгийг ингэж бичдэг. Өвдөх, өвчин гэх мэтлэнгийн үгнүүдийг бас өмнөх хичээлүүдээр өвчин гэдэг үгийг өмнөх хичээлдэр бол хэлж өгсөн. Тэгэхээр та бүхэн мэдэж байгаа. Эвдэхүү. Энэ нь эвдэхүү. Эвдэх, өвдөх. Хэрэхүү. Эвхэрэх. 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 Энэ нь эбүгэрэхүү. Өвгөн гэдгийг монгол үгээр эбүгэн гэж бичдэг. Тэгээд өвгөн гэдэг үгийн язгуур эбүгэ. Тэгэхээр энэ бол өвгөрөх. Эвхэрэх, өвгөрөх. Эбүгэрэхүү. Өвгөрөх. Өвгөн гэдэг үгийн язгуур эбүгэ. Тэгээд заалтуураас дээш байгаа энэ үгийн үндсэн дээр энэ залах юм бол өвгөн болно. Эбүгэн. Эбүгэрэхүү. Өвгөрөх. За эбүр. Лэлийн өвөр. Өвөр төрөний өвөр. Эбүр гэж үчин. Энэ бол ар өврийн өвөр. Ар өврийн өвөр. За энэ хоёр өврийгөө үйл үг болгоод бичиж. Өвөрлөх. Эвэрлэхүү. Өвөрлөх. Өвөртөө хийх гэдгийн өвөрлөх. Энэ байна. Ингэж бичвэл өвөрлөх гэвэл өвөр газраар явах гэсэн утгатай болно. Ар өврийн өвөр учраас өвөрлөж явав. Уул өвөрлөж явлаа гэвэл уулын өвөр талаар явлаа гэсэн утгатай болно. Энэ өөбэрэ. Энэ өөр. Өөрөө гэдэг үгийн үндэс. Биеийг заасан. Нэгдүгээр биеийг заасан үг. Өөрөө. Өөрөө гэж бичвэл өөбэрэ yen. Энэ бол өөрөө гэдгийг бол өвөр yen гэвэл өөрөө гэсэн утгатай. Өөрөө гэдгийн өөр гэдгийг өвөр гэж бичнэ. Өвөр. За үүний дор орхицтэй бичих бол өөр ондоо гэдгийг өөр бол. За үүнийг бас өгөөрэ гэж бичдэг бичлэггүй. Энэ дунд нь тэнцвүүгийн тэмдэг тавилаа. Энэ хоёр бол адилхан утгатай. Ийм хоёр бичлэгийн аль нь ч тааралдаж болно. Өвөрэ юм уу? Өгөөрэ. Өгөөрэ. Энэ хоёр бол адилхан. Өөр бусад гэдгийн өөр юм шүү гэдгийг таниулахын үүднээс энэ дунд нь тэнцвүүгийн тэмдэг тавилаа. За энэ самбарт бичснийг, тайлбарсныг дэвтэртээ хуулж авсан бах. Дахиад сайн тулгаад нэгтлээд ав.
Тааш нүрүүлдүүлээ цөөн үг тайлбарлаад дараа нь гэрээхээ даалгаврыг өгье. Өнгөрөх гэдэг хоёр үг байна. Ихэнхлэг өнгөрөх. 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 Энэ нь бол өнгөрөх. Өнгөрөх. За энэ хоёр янзын өрөм байна. Энэ дорой орхицтой нь сүүний өрөм. Өрөм тосны өрөм. Харуул өрөмний өрөм. Энэ бол цоолдог багаж. Өрөм харуул. Өрөм зүүсний өрөм. Цоолох багаж. За энэ өрий. Эрийн дараа ийтэй бичдэг. Өрий. Өр ширийн өр. Өр зээлний өрийг ингэж үчнэ. Өрүү гэж бичдэг энэ бол. Өр гэдэг бол монгол хэлэнд их олон утгатай. Нэгдүгээрт ер нь хүн амьтны аюулхан орчин газрыг бол өр гэж хэлдэг. Шилжсэн утгаараа сэтгэл зүрх гэсэн утгатай, бас гол төв гэсэн утгатай. Өр голдно. Өр төвдөн гэж. Өр өвдөх гэдэг маань монгол үгээр бол өрүү эбитхүү гэж бичнэ. Энэ нь ертөнцийн цагийн монгол хэлэнд өрөвдөх гэдэг үг нь нийлээд нэг үг болчихсон байна. Өрөвдөх болж. Өр. За өр гол гэдгийг, өр зүрх гэдгийн өрийг бол өрүү гэж бичихнэ гэж тогтоож яв. За үүнтэй бичлэг ойролцоо. Зөвхөн эр хоёрыг үр гэж биччихсэн байна. Энийг бол үүр. Өглөө гэгээ орох. Үүр цайхын үүрийг бол ингэж бичнэ. Тэгээд энэ хаалтан дотор үүр цайх гэдэг бичлээ үр цайх гэж бичнэ. Тэгээд энэ үүг нь бол уртаар дуудана. Монгол бичгт бол энэ богиноор дуудаад уртаар богино ихшгээр бичээд уртаар дууддаг уламжлалт бичлэгтэй цөөн үгсүүд бий. Түүний нэг нь бол энэ байгаа юм. Үүр цайх гэдгийг үр цайх гэж бичнэ. За үр жимсний үр хүүхдийн үрийг энэ шилд байгаа шүү дээ. Энэ бол үр хүүхдийн үр жимсний үр. За энэ үр цайхын үртэй адилхан энэ эгүүр гэдэг үг байна. Энэ үр бол за намын үр, эвлийн үр гэх юм бол ингэж бичнэ. Шувууны үр гэвэл бас ингэж бичнэ. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол үүрэх гэдэг үйл үгийн үндэс. Үүрэх гэдэг үйл үгийн үндэс. Ардаа үүрэх гэдэг нь үйл үгийн үндсийг бас эгүүр гэж бичнэ. Адилхан. За энэ тэр үүрэх гэдэг үйл үгийнхаа үндэсээс хувирсан хоёр хэлбэрийг энд бичлээ. Үүр гэдэг энэ үгэн дээр үүлийг нэр болгодог га гэгийн гийг залгууд үүрэг, эгүүрэг. Энэ бол үүрэг даалгавар. Үүрэг хариуцлагын үүргийг бол эгүүр ингэж бичнэ. Энд эгүүр энийг задлвал үүр гэдэг үйл үгийн үндсэн дээр захир тушаах хэлбэрийн үүрэг. Энэ ачааг, энэ цүн савыг, энэ авдрыг тэр үүрэг. Үүрүүл үүрэг гэдгийг үүрэг. Үйл үгийн үндсэнд үүр гэдэг үйл үгийн үндсэнд захир тушаах хэлбэрийн дагвар залгаад үүрэг. Тэгэхээр энэ хоёр үүрэг, энэ нь бол нэр үг, энэ нь бол үйл үг. Захир тушаах хэлбэр. 3 дугаар энэ зөвшөөрсөн хэлбэр шүү дээ. Тэр үүрүүл үүрэг. Энэ ачааг тэр үүрүүл үүрэг гэвэл эгүүр үг гэж бичнэ. За өнөөдрийнхээ шинэ хичээлийг бол үгээр дуусгая. За гэрийн даалгаварт дэвтэр гэдэг үгийг мөн дөрвчийн хичээлдээ ялгаагүй ерөнхийдөө хамаатуулах үхий тийм ялгалын нөхцлөөр хувилгаж ир. Дэвтрийнхээ, дэвтэртэй, дэвтрээ, дэвтрээсээ, дэвтрээрээ, дэвтэртэйгээ гэж бичиж ир. За энд нэг анхаарах зүйл бол дэвтэр гэдэг үг энд бичээд өгчихъя. За энэ өөрснөө бол та бүхэн бичиж чадна. Энэ бол ир гүйгүүлчээр төгссөн үг.
Эрг ийгүүлэгч гэдэг бол хатуу дэвсгэрээ төгссөн үг. Өөрөөр хэлбэл багар садаар төгссөн үг байна дэвтэр гэдэг үг. За тэгвэл багар сад буюу хатуу дэвсгэрээ төгссөн үгэнд өхөрчхийн тийм ялгаа залхтай ямар дагаврыг энэ залах ёстой вэ гэдгийг бол сайн бодож бичээрэй. За үүгээр өнөөдрийн манай хичээл дуусч байна. Энэ самбар төссөнийгаа нэг сайн тулгаж харж яв. Үтэй гивэсү бэрхэс бүү ай. Ки гивэс хэлхэс бүү ай. Буруу юмыг бүү өмөр. Бусдын юмд бүү шун.